За сайн байцгаана уу. За удаан завсарласны эцэст монголоор сонин юу байна? Контент мэн ингээд дахин эхэлж байна. Ингээд 7 хоног болгоо. Монголоор ер нь болж байгаа үйл явдал сонин содон юмнаас аль нэг сэдвийн сонгож аваад тэгээд өөрийнхоороо ингээд задлан шинжилж за тэнтэй холбоотой янз бүрийн уншичмаар судалгаа аль юм байна уу? Тийм байвал ингээд та бүхэнд танилцуулдаг энэ контент байна эхэлж байна. За энэ нэг жоохон юугаа ингэчмээр байна уу те камера яах ингэчмээр биш байх. За тийм байна. Эхэлж байна. За тэгээд мэдээж одоо энэ өнгөрсөн 2 сар гаруй ингээ хугацаанд би яг энэ контентыг бол хийсэнгүй. За гэхдээ энэтэй холбоотой зөндөө олон сэдв гарсан уу гэвэл гарсан те. За яг хөө зүгээр хамгийн одоо бидний амьдрал ахуйд нөлөөлөх боломжтой гэдэг юм уу? Одоо бидний арьс махан дээр мэдрэгдэх боломжтой зүйл бол улс төрийн нөхцөл байдал те. Тэгэхээр энэ улс төрийн нөхцөл байдлаасаа нэгийг сонгож аваад өнөөдөр яриа гэж шийдэж байгаа. За энэ бол мэдээж одоо засаг огцрох гээд байна уу? За эсвэл одоо улсын хурлын дараа огцрох гээд байна уу гэдэг ийм зүйлийг хэдүүлээ яри. За ингээд мэдээж ингээд жиндийн дугаан дээр ингээд тавиа ярих юм бол засаг огцрох бол бидний амьдрал ахуйд их нөлөөтэй. Одоо ирэх байна уу, сөрөг байна уу, янз бүрийн нөлөө нь бол илүү их. За улсын хурлын дарга бол тэр бол улсын хурл гэсэн бүтэц биш. Зүгээр л амар баясгалан гэдэг нэг хувь улс төрчил асуудал учраас одоо амар баясгалан огцрлоо гэж бидний амьдрал ахуй янз бүрийн юм гарах нөлөөлөл нь бол хайцсангүй баг те. Энэ бол илүү намын маягийн асуудал. За гэхдээ одоо яг нэгэнт ингээд газар автсан олон улсын хурлын гишүүн одоо ингээд хоёр тал туваагдаад гар хөлөг өсөх зурц учраас энэ сэдвийг сонгож авч байгаа. За хэдүүлээ босон үйл явдлын нэг товчхон санацгаая. За ер нь бол оюун эрдэнэ засгийн газар огцорсон. За боломж болцоо том уу байсан та хүн мэдж байгаа. За тийм ч учраас бид нар чагсаалт цуглаан янз бүрийн юм дээр бол явж чичээд ингээд оролцоод өөрийнхөө янз бүрийн контент дээр бэлдээд ингээд өөрийнхөө санаа бодлыг илэрхийлээд тэр чагсаалт ингээд оролцоо явсан. За эргээд бол яг мэдээж огцрохгүй гэсэн тэмцэл тийм юм бол байсан уу байсан. Энэ бол зүйсний хэрэгтэй. Үгүй ядчил одоо миний сошиал медиа аккаунтын пассвордыг солих гэж айгүйх оролдож байгаа байхгүй тийм үү гэдэг ч юм уу. За тэгэл над дээр юм бичээгүй ч гэсэн бусад хүмүүсийг харлуулаад одоо тэр чагсаалыг өдөрчсэн залуучууд эдрийг бол янз бүрээр хэлж барьж одоо бидний ярьдаг нэг трол гэдэг те тэр хүмүүсээрээ бол зөндөө дайрсан. За тэгээ яг огцроод бол хөрөсөх бол хөрсөхийн талынхан шүү дээ те. Энэ нь бол хинтж тодорхой зүйл. Буцаад одоо намын дарга маргаа аван засгаа авна гэж ингэж ажил өрнөсөн. За хөрсөхийн одоо өөрийнх нь боож үсэн тэжээсэн оюун эрдэнэ намар баясгалан гэж энэ хоёр хүү бол эврээ урахаар ихэгээ мөрөгдөг шиг нийлгэрээр хөрөх юм ахыгаа нухаж гисэн. За энэ бол тодорхой зүйл. Яг бол угаасаа манай улс төрийн энэ тогтолцоо энэ ерөнхийлөгчийн засгийн газрын улсын хурлын бүтэц бол нэг ийм юмыг тэр чимэд гэдэг хүн бол хийж өгсөн. За тэгээ нөхөр бол тэрийгэ тайлбарлахдаа одоо засаглалын тэнцвэр гэж тайлбарласан билээ. Тэгээ харамсалтай нь тийм юм байхгүй. Энэ бол ингээ мөнхийн хоорондоо тэмцэлдэх, хоорондоо халалцах ийм тогтолцоо тий. Гэт check and balance гэдэг чинь шал өөр ойлголт байдаг тийм. За энийг хэрвээ та нар уншиж ойлгомоор бол би доорны номын линк оруулчих. Та хэд яг одоо тэр separation of power гэж юу юм, за check and balance гэж юу юм гэдгийг уншиг бол уншаарай. Монголд бол энийг хийж чадаагүй. За тэрийг бол тухайн үеийн тэр одоо хүмүүс бол ойлгохгүй тий, ойлгохч боломж авахгүй. За одоо тэгээ шавнарын ч ойлгохгүй багт чи тийм үү. Гэсэн боловч үндэ ингээ мөнхийн тэмцэлдэг биенийг хэн чагталдаг, биенийг ингэж өөрийнхөө гарт оруулах гэж тэмцэлдэг нэг юм тогтолцоо бүтээсэн. За тэр тогтолцооны л урш болохоос үндэ нэг оюун эрдэнэ хөрсөх хоёр тоо биш юм байна. Өмнөх бүхэл ерөнхий сайд ерөнхийлөгч нар хоорондоо дандаа ингэж алалцдаг гэсэн. За тэгээд хөрсөхийн талаас бол одоо зандан шитрэг бол гаргаж ирсэн. За зандан шитэр бол мэдээж хамгийн боломжийн кандидат тийм. Боломжийн гэдэг нь одоо тэр лаг хүн мундаг хүн гэж юм биш шүү. Хөрсөхийн найзууд дотор одоо хамгийн бага гим нүгэлтэй гэх юм одоо юу гэх юм те элдв асуудал одоо үгүй ядаж л жидүүд холбогдоогүй те тийм юм баг. За мэдээж өөр гим байгаа л та тэгээ одоо огт гимгүү гэж хэлж байгаа биш шүү тийм үү. Хамгийн бага гимтэй гэдэг үг нь жоо ойлгохорой те монгол хэл мут хүмүүс ч ойлгохгүй шүү. За гэтэл нөгөө талд бол мэдээж оюун эрдэнэ бол маанаг юм ярьж хагаад ерөнхийдөө буусан боловч цаагаараа бас тийм ус төр хийх гэж оролцсон. За тийм ч учраас амар баясгалан дотор товоож гарч ирсэн те. Энэ нь бол бас яг ч зөвхөн тэр холбогдоод байгаа нүрснийх нь хэрэг мэрэгтэй холбоотой биш. За ингээ энэ хоёр бол нэлээд удаж ягаад баг хурал хийхээс аргагүй уул нь бол 10 сар гаргаад хийх ёстой байсан зүйлийг бол ажаах эрт хийсэн. За гэвч аль талаас нь улс төрийн тоглолт явсан. За оюун эрдэнэ чинь тэнд улс төрийн тоглолт байсан. Тэр нь бол юу байсан бэ гэхээр
өргөдөл гэж юм өгөөгүй гэж те. За тэр бол угсаа дээд шүүхтэр очих юм бол өргөдлөө өгж орон тоо гарсны дараа баг хурлын дарга сонгоно гэсэн тодорхой дүрмтэй байсныг бол зөрчилсөн юм байлээ. За тэрийг юм бол тэр Монгол Ардын намын бүлгийн дарга марга гэдэр бол бүгд хэлсэн те. Хүлээн зөвшөөрсөн. За гэхдээ энэ дээрс үйл явдал өрнөж байгаа. За Амар Баясгалангийн тал бол яаж хийж гал дарга болохгүй тэр бол тодорхой. Занданчтар гэсэн тийм. За гэхдээ Монгол Ардны намын өнцгөөс яг энэ үүссэн нөхцөл байдлын хамгийн гол буруутан бол Янгуугийн Содбаатар. Хоёр тал хоёулаа энэ хүнийг буруутгах ёстой. Яагаад ёстой вэ? За хүүгийн тал бол айл эрдэнэтлэн тэр Амар Баясгалан сонгуул дэвшин гэдэгт л үед л нөхрийг авч ерөнхий нарийн бичгийн дарга болоод нам зэгцлэтгагээ явуулсан. Жил гарангийн хугацаанд Амар Баясгалангийн одоо бүтээсэн тэр бүтцийг эвдэж янзалж өөрийн тал болгож чадаагүй. Эргээд хутлаа мэдээлэл өгсөн буюу те. Баг хурлыг бол одоо зэгцэлсэн, аргалцсан тийм учраас хэдүүлээ санал хураалтанд орё гэсэн учраас л Занданштраа дээр зөрөгтэй тэмц санал хураалтанд орж байгаа. За гэвч ялагдсан. Ялагдахад тун бага ялагдсан буюу яг нэг 50 хүнээр л илүү санал авч байгаа шүү дээ Амар Баясгалан. Тэгэхээр тэр чинь 25 хүний санал илүүтэй байсан л гэсэн. Дахиад нэг 25 хүн Занданштрын тал байсан бол тэр чинь тэнцээд асуудал шал өөрөөр ирэх байхгүй. За гэтэл тэр 25 хүнийг өөртөө авч чадаагүй тэ ингэж чадаагүй буюу Содбаатар бол үнэхээр хөрөлсөх Занданштрын өмнө буруутай. За нөгөө талд ягаад Амар Баясгалангийн талд буруутай гэхээр үгүй чи нам гэдэг бүтэц хэдүүлээ бас яригдчихэж байгаа шүү дээ, тийм. Нам гэдэг бүтэц яригдчихэж байгаа. Энийг болноо бүтнээ баг хурлаараа хэлэлцнээ шийднэ гэдэг бүх зохион байгуулалт хэлдэг юмыг ерөнхий нарийн бичгийн хувьд Содбаатар хийж байгаа. Гэтэл энийг хийгээгүй чадаагүй. Тэ энэ хурал нь ямар бантан болж өөрөө тэ. Одоо эргээд энэ намын асуудал нь төрийн асуудал болчиход байна гэдэг чинь үнэ. Тэ Занданштрч ялгадаа өгөж гүрих бүрэн боломжтой, Амар Баясгалан ч тэ би ялсан гэж хэлэх бүрэн боломжтой. Эсэргээр үгүй наа чи хууль бусаад чадахгүй худлааштай Амар Баясгалан та нарын наадахч болоогүй штэ гэж Занданштрын хэлэх бүрэн хэрэгтэй. Ийм бантан гутгachиж байгаа гэсэн үг. Тэ энэ нь одоо ингээ бүр төрлөө орж ирээд улсын хурлын гишүүдийг сайхан хувааж аваад тэ одоо тэгээ төсөөж хилэлцдэггүй тэ даргааж тавьж чаддаггүй нэг ийм юм руу оруулсан хүн болвол Содбаатар. Тэгэхээр намын үүднээсээ ч тэр өрсөлдөж байгаа хоёр талч тэр за тэр үтэл нийт ард түмэнч тэрийн Содбаатарыг буруутгах бүрэн боломжтой. Ийм л чадваргүй, арчаагүй, өрөвдөлтөй амтан лавж тавьж л тэ. За энэс өөр хүн байсан бол энэ асуудлыг хизээний зэгцэлчээд асуудлыг нам дээрээ зохион байгуулаад, зохицуулаад энэ намынхны асуудлыг улс төрийн тэ. За тэр үтэл Монголын төрийн Монголын ард түмний асуудал болохгүй байх. Бүрэн боломж байж. За одоо ингээд яасан бэ гэхээр яг энэ баг хурлын дараа бол Амар Баясгалан за тэгээд Занданштраа гэсэн нэг юм хоёр тал байгаа л алалцаад байна гэж ихэнх хүмүүс бодож ирсэн. Би ч гэсэн тэгж бодож ирсэн тийм. Миний хувьд ч гэсэн тийм ойлголт төрж ирсэн. За гэтэл харамсалтай нь өчигдөр буюу те 5 дахь өдөр болсон тэр байнгын хорооны хурлын дараагаас би бол Амар Баясгалан тоглоомоос гарчлаа гэж бодож байна. Одоо асуудал Занданштраа эсвэл хоёр дахь хувилбар нь юу вэ гэхээр бүр Занданштрын нөгөө талд өөр нэг кандидат гарч ирнэ. Өөрөөр хэлбэл асуудал Занданштраа Амар Баясгалан биш болчлоо. Амар Баясгалан бол одоо ер нь ингээд огцорхон тодорхой болчлоо гэж би харж байна. Огцорчлоор Занданштраа ганцаараа дийлж байгаа нэг хувилбар гарч ирнэ. Намын дарга маргаа аваад ингээд цаашаа явах нэг хувилбар гарч ирнэ. Гэтэл энэ хүн чинь магадгүй эргээд тийм за шиг оюук гэж хэлэх юм бол Амар Баясгалангийн тал ингээ үзэлцээд байх юм бол тийм баг хурал дээр Занданштраа санал өгөөгүй тал үзэлцээд байх юм бол Занданштраа өөрөө бодтой тийм чадвар гэдэг юм уу намаа авч явах ийм боломжгүй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр Занданштрыг ахиж золиод оронд нь ахаад өөр нэр цэвэр хүн гаргаж ирэх асуудал үүснэ гэсэн үг. Шал өөр кандидат. За тэгэхээр Занданштраа шууд ялаад явах нэг хувилбар байна. Эсвэл нөгөө тал үзэлцээл зуралдаалах юм бол Занданштраа болио ядарга өөр те дундын хувилбар гаргаж ирээд тэр гомдөгсдгийг дуугуулгах эсвэл намжаах нэг юм хувилбар хэрэгтэй байна гэсэн хувилбар гарч ирэх буюу Занданштраа болоод өөр нэг хүн гэсэн нэг юм хувилбар гэсэн нөхцөл байдал шал өөр ийм хувилбар руу орчих уу гэж би хувьдаа анзаарлаа л да. Амар Баясгалан бол яригдах болчлоо гэсэн үг. За ингүүл юу болох вэ? Ингүүл яах вэ? Тэ? Амар Баясгалан угаасаа дээчүүх бүрдэхгүй тооцноос хасагдчихлаа. Их хурлын хуралдахаас өөр аргагүй болж байна. Их хурлын хуралдах юм бол
Нэгдүгээр хувилбар зандан шитрийг батлаа явах. Хоёрдугаар хувилбар буюу зандан шитраа шал өрөн гаргаж ирж тэнд тавих, хэлэх. Ийм юм руу орлоо гэсэн үг л дээ. Ингэж угжирх юм бол нэг сул тал бий нь бол за энэ улсын тусам хүмүүсөө хилцгээс өсвөлөөд энэ улс төрийн нөхцөл байдал айгүй төвөгтэй байдалд очино. За нөгөө нэг сайн тал нь бол ардын намынх ингэж л хоорондоо хилцэл ингээл жилцэл хоорондоо үзээд байх юм бол энэ өнгөрсөн 16 оноос хойш Монголын удирдахтай хийсэн маш олон булхай элдв юм нь бол хэл гарч ирэх юм шиг байна. За энэ нь бол иргэнгийн манифестан бол маш их хэрэгтэй ач холбогдолтой зүйл тийм яг бол бид ингээд нууцсан угаал нүүрс гаргадаг байсан энэ олон юмныг бид нар мэдэх боломж бүрдлээ. За эргээд энэ нам тийм ингэж алалцах нөхдүүд бол өөрсдөө цэвэршиж чинь гэж ярьж бүр гişүүд нь хүртлүүлээ зөвшөөрч тийм нам цэвэршиж чинь гинэ. Тэнийг одоо сайхнаар хэлвэл тийм за муугаар хэлвэл одоо юу гэдэг нь тийм маш олон гэмтэрэг дөнгөч байд юм мэдэхгүй одоо янз бүрийн юм хүмүүс гарч ирэх юм шиг байна тийм. За ингээд нөхцөл байдал бол тодорхой гэхээсээ илүү тодорхойгүй байдал руугаа явах магадлал нь нэмэгдчихв тийм. Зүгээр хүмүүс одоо юу гэдэг ингээд зандан шитэр шууд ялаад ингээд гараа явчих юм шиг үл гэж бодож байна. Энэ бол нэг хувилбар тийм байж болно. Гэтэл нөгөө тал дахиад миний яриад байгаа шал өөр дундын нэг нөхөр гарч ирэх боломж байна шүү гэсэн нэг юм хувилбар бас явагдаж байгаа шүү. Гэхдээ тэр дундын кандидат нь өөрөөсөө хэр ихэвчлэн байх шалтгаална л да тийм. Чин одоо учрал байж болно тийм үү? Хөрсөхийн хүү тийм. Энд ч одоо зантгаж чадахгүй байна тийм. Содоож чадахгүй, нэг хоёр чадахгүй байна гэ юм хийгээд авах болохгүй байна. Тэгвэл ингээд шууд мэр цэврүүнээр сольчих л доо гэж бодож иж магадгүй шүү. Тийм боломж бол үнэн бий. За гэхдээ хүүк бол одоо оюун эрднийг яг ингээл миний сайн дүүгээл тавьсан гэтэл эргүүлээд яав те. Амар ёсголонгоос миний сайн дүүгээл ингээл дэмжсэн бас эргүүлээд яав. Тэгэхээр учирч гэсэн тэхгүй байх. Батлаа байхгүй гэж үзэх боломж бол бий л те. За ингээд ер нь бичлэгийн гарч өгсөн те засаг огцрох уу. За засаг бол огцрохгүй нэ. Харин амар ёсголон гэсэн нэг улс төрч явах юм байна. За энийг дагаад амар ёсгол оюун эрдэнэ хоёрын чигсаалтанд оруулж ирсэн түүндээ үнчээр зүтгэж байгаа энэ чигсаалтын гишүүд бол нэг жаахан амьсгаа авах бах. За нөгөө нэг одоо 3 дахь том хүчин гэж өөрсдөө рекламадаад байгаа. Тэр чандаар толгойлуулс энэ хүн нам бас нэг жаахан амьсгаа авах бах. За магадгүй амар ёсголон унчвал хүн намынхан ч гэсэн зөрөгтэй хөдөлждөр чандыгаа авч хаяад өөр нэг тийм аль нэг талыг даахсан утсан хүүхэлтэй болоогүй нэг юм ус төрчөөрөө даргаан тавиул магадгүй хүн нам одоо энэ унж байгаа, нурж байгаа нэр хүндээ аврах юм боломж гарч ирж байна. За чигсаалтын гişүүд ч гэсэн тийм ингээд одоо гişүүн болгосон барьцаанаасаа амар ёсголоо оюун эрдэнэ барьцаанаасаа салж нэг бие даасан тоглолт хийх боломж гарч ирэх боломж байна. Тэгээд дараагийн сонголтыг тойрог мориг олоод өрсөлдөх тий. Тэгээд чадвал ахаа сонгох за эсвэл тэгээд одоо шигшгээд энэ одоо байгаа шиг нэг юм арчаагүйтэй нэг удаагийн гişүнээрээ карьераа тусгахч бас боломж байна. Гэсэн нэг ийм үйл явцууд өрнөд байна. За ямар ч байсан бол амар ёсголон зандан шитрийн тулаанд бол зандан шитар нь яллаа. Харин зандан шитар шууд яллаа цаашаа явах уу? Эсвэл ахаад өөр нэг кандидат гарч ирэх үү гэдгэл нэг юм нөхцөл байдал дээр Монгол Ардын намын улс төр өрнөчлөө. За энэ нь бол эргээд одоо манифест ч гэсэн бас их нөлөөлж байна. Тэгэхээр нэг ийм маягтай байна. Монголоор сони юун контент ингээд 7 хоног болгоороод явна. Хамт байгаарай. Санаа бодлоо бас комментээр үлдээгээрэй гэж хэлмээр байна. За баярлалаа.